За манай болохоор Монголын төрийн зэрэгтэй үндэсний холбоо. Энэ нь болохоор хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага. За одоо болохоор манай хэрэгжиж байгаа болохоор хөдөлгөөний бэрхшээлтэй охид эмэгтэйд рүү чиглэсэн нөхөрч хөрвөл мэндийн төсөлдөр болон төлөвлөгчийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. За ерөнхийдөө нөгөө гишүүдтэй чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа. Би болохоор 2017 онд төрийн зэрэгтэй иргэдийн үндэсний холбооны гишүүн болж орж ирсэн. За 17 оны 11 сараас урд гар уралдаар нь гар урлалын төвдөр нь одоо хүртэл хариуцаад ажиллаж байгаа. Ерөөдөө нэг гараал гэр хороолд амьдардаг хүмүүсийн хувьд бол шорон зам тэгэл юудын хатуусны буудлаар л охид том өндөр боржуур хатуусны суухаар айгүй өндөр тийм юутай шаттай учраас ерөөдөө нэг явахд жоохон хязгаарлалтмал байгаад байдаг. За ингээ гадуур дотор яваад үзүүр үйлчлэгээ юудын нас нөхдөдтэйгээ уулзаад ингээд яа гэхэд ерөөдөө нэг бүтээмжтэй газар айгүй ховор аваад байдаг. Алуу зам нас зураад учраас налуу зам хийсэн ч гэсэн ингээд ингээ гулгуур шиг хийчтэй стандарт бус хийчдэг. Тэгээд нэг айгүй гадна тал нь өндөр шаттай тий явж идэл гинт ингээд явган хүний замаар явж идэл айгүй ингээ том боржуур тэргээр шинд авч буух шаардлагатай болдог. Зүгээр тэр нэг хөвчлөлтөө маягаар л та. Минийс та нэг кофе шопод авах гээд яасан чинь нэг яг тийм ороосоо айгу өндөр шаттай тэгээд нэг манай бас найз тэргийн зэрэгтэйсэн тэгээд ойлоо гуугаа цог ордог байхгүй маань юуг нь одоо энэ харгалаа. Тэгсэн чинь ороод нэг ятны нэг айгу хөөрхөн сууж штэ тэгээсэн чинь өө тэргийн зэрэгтэй өмнөд гэж бас ингээ явж ингээ сууж идэг ч гэдэм үү те. Юм болгон заавал адилхан бахалгүй те бид нар юу гэдэг явж чадахгүй тэргийн зэрэг шийдцэл бусдаас л нэг өөр ялгаатай л байхгүй тэрнээс болохоор нэг тийм амар асуудал биш. Ой чиг хөтөлтэй. Хүмүүс ингээд зөвхөн гараа угаагаад мас зүгээр ингээд явчих. Бидний хувьд болохоор нэг давхар нөгөө тэргээ харьцах шаардлагатай тий. Нэг ковид чинь төмрөн дээр аяг удаан тогтдог гэдэг учраас гэртээ ороод ч юм уу баргалж хувцас тайлж тавиал баргал нөгөө тэргээ ингээд өөрөөсөө илүү нэг гараасаа илүү тэргээ угаагаал арчаал тий. Бүгдийг нь арчаал тэгжээж л гэртээ яг орохгүй болол гадуур яваад орсон учраас нүн айгүйх нь арчилгаатай байгаа. Айгүйх тэр нь л айгүйх жоохон хөндлөлттэйсэн да. Сайн байна уу? Миний нэрийг Халиуна гэдэг. Би 10 жилээ төгсөөд нийгмийн харилцаанд ороод явхад сайхан байсан боловч бичгээр харилцах шаардлагатай болсон. Энэ нь шин сорилт байсан боловч би даваад тулсан. Зарим гүнзгий утга агуулгатай үгийг нөхцөл байдалтай уялдуулж ойлгодог байсан. Ковид нэмэгдээд гэртээ байх болохоор дуйтгартай санагдаж байлаа. Өмнө нь хүмүүстэй харилцаад сайхан байдаг байсан чинь ковид гараад онцгүй онлайнаар харилцахад дата амархан дуусах гэх мэт бэрхшээл тулгарсан. Сонсголгүй хүмүүсийн хувьд биеэрээ уулзаж харилцах нь илүү дээр байдаг. Онлайнаар харилцахаар датаны саад, интернетийн саад сүлжээ гацах, дүрс тасалдах гэх мэт асуудал гардаг. Би өмнө нь том үйлдвэрт ажилд орж 3 сарын дараа ажилласаа гарсан. Одоо би дэлгүүрт ажилладаг. Хамт ажилладаг сонсголтой хүмүүстэйгээ харилцахад гайгүй. Харилцааны аргаа олоод менежер болон бусад хүмүүстэйгээ харилцаад явж байгаа. Би 3 жилийн өмнө IT-гаар сургуулаа төгссөн боловч энэ чиглэлээрээ биш өөр чиглэлээр ажиллаж байгаа. Мэргэжлээр ажиллаж үзээгүй ч энэ мэргэжил надад таарахгүй юм шиг санагдсан. IT-гаар сурж байх үед өгүүлбэр мэргэжлийн нэр томьёо нь биедан сурахад хүнд байсан. Тиймээс би хангалттай сайн сурч чадаагүй. Мэргэжлийн сургалтын 20%-ийг л ойлгосон, үлдсэн 80%-ийг нь ойлгож чадаагүй гэж бодож байгаа. Багш маань нэрүүлэх хүн сонсголгүй хүнд ойлгох гэж чадлаараа оролцсон ч юу ярьж байгааг нь хараад таамаглах боломжгүй их хэцүү байдаг байсан. Ер нь бас сонсдог хүмүүстэй харилцахад асуудалгүй сэтгэл сайхан байдаг. Хүнийг хүндэлж харьцвал хүмүүс надтай бас адилхан хүндэтгэлтэй харьцна гэж би боддог. Тийм болохоор бусад хүнийг аль болох хүндэлж харьцахыг хичээдэг. Ажил дээр ирүүл хүмүүс намайг сонсголгүй гэж мэдэхгүй ирж юм асуух нь илбэг байдаг.
Би хариулж чадахгүй шууд хамт ажилладаг эрүүл хүн рүүгээ заагаад байх юугүй юм гэж бодоод тэр хүнд биш хамт ажилладаг хүндээ хандаж тухайн үйлчлүүлэгчтэй харилцахыг хүсдэг. Заримдаа биеийн тохиогоор юм асуугаад тэрийг нь би ойлгуул буцааж хариулж чаддаг. Би сонсголгүй хүн гэдгийг амаараа хэлэх боломжгүй. Уг нь миний ингэр дээр сонсголгүй ажилтан гэсэн таних тэмдэг байдаг. Зарим хүмүүс түүнийг олж харахгүй миний нүүр рүү хараад хариулт хүлээ гэж байх тохиолдол байдаг. Тэгэхээр нь би сонсголгүй гэдгийг өөрийн тохиогоор тод хэлж харуулдаг. Эсвэл хамт ажилладаг сонсголтой ажилтан дээр очиж дагуулж тухайн хүнтэй уулзуулаад орхидог. Маск зүүхэд асуудалгүй. Өдөрт маскаа солиод зүүгээд явдаг зүгээр байдаг. Ирээдүйн төлөвлөгөө бол дотор маань байсаар л байгаа. Яг ямар мэргэжил сонгохоо одоогоор шийдээгүй ч сургалтанд сууна гэж төлөвлөөд бодож байна. 3, 4 эсвэл илүү ч олон мэргэжил сонгомоор санагдаад л байгаа. Нэгт өсчин, хоёрт гоо сайханч, гуравт мейкап артист, тэгээд IT ер нь тиймэрхүү. Ирээдүйд эдгээр мэргэжлийн айл нэгийг сонгоно. Замын тэмдэглэгээгүй, гэрлэн тохиол сайн харах боломжгүй, эсвэл харах орчны саадтай газар машины замаар хөндлөн гарахад их хэцүү. Хаанаас ч машин ирж байгааг харах боломжгүй. Дохио солигдож байгааг давхар харахад хэцүү байдаг тул их аюултай. Удамж талбай амьдрах орчин гэр хороол зэвт гэрүүлтүүлэг байх хэрэгтэй боловч хангалтгүй байдаг. Энэ нь шүн их хэцүү айцтай байдаг. Гэрэлтүүлэг сайн байх хэрэгтэй гэж бодож байна. Би бас пациент хичээлхийг их хүсэж байгаа. Найзуудтайгаа ярилцаж суух дуртай. Ингэж ярилцаж суух сайхан байдаг. Урлагийн ажилд оролцох нэг дуртай биш. Гэхдээ боломж нь байвал оролцож үзнэ. Ер нь бол нөгөө хөгжлийн бэрхшээл бол бэрхшээл биш ээ гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол тэгээд бэрхшээл юунд байдаг вэ гэхээр хүмүүсийн хандлага. Энэ харааны бэрхшээлтэй учраас надад одоо надтай харилцаж чадах болов. Энэ харааны бэрхшээлтэй учраас юм хийж чадах болов гэдэг тэр гадны хүмүүсийн бид нартай уулзж байгаа хүмүүсийн хандлага. За мөн өөрөө нөгөө нэг боловсрол мэдээлэл аваагүйгээсээ болоод би харааны бэрхшээлтэй учраас нийгэм намайг яаж хүлээж авахгүй бол гэсэн ийм хандлага өөрөө бэрхшээлийг үүсгэдэг. Дараагийн нэг бэрхшээл бол нөгөө орчны саад бэрхшээл. Биднээс шалтгааллахгүйгээр хүмүүс одоо харааны бэрхшээлтэй иргэдийн зам дээр машина тавьдаг ч юм уу тий. Одоо харааны бэрхшээлтэй иргэд ордог үйлчлүүлдэг гэдгийг мэдсээр байжж нөгөө сул хараатай иргэдэд зориулаад эсвэл хараагүй иргэдэд зориулаад үйлчлэгээндээ тэр стандартыг нэвтрүүлээгүйгээс болоод байж байгаа энэ бэрхшээлүүд бол биднэрт учирч байгаа хамгийн том бэрхшээл. Харааны бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн хувьд бол маш олон бизнес эрхлэгч массаж эрхэлдэг байхгүй. Тэгээд массаж маань бол хувь хүмүүстэй тулж ажилдаг, заавал хүртгүүгээрээ мэдэрч ажилдаг ийм ажил болохоор энэ маань 11 сарын 11-ээс хойш нээгдээгүй 2 сарын 23 хүртэл байсан. Тэгээ массажийн төвүүд бас аль болох ая тухтай орчныг шаарддаг. Зүгээр нэг энгийн дурын таарлцсан өрөөгөө хөлслөөд аваад түрээслээд ажилуулах боломжгүй байдаг. Тэгэхээр бас өндөр түрээстэй, тэгээ түрээсийн асуудал бол хэцүү болж эхэлсэн. За тэгээ зарим харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бол гэртээ олон сар ингээд суугаад ирэхээр эмэгтэйчүүдийн хувьд даа ялангуяа хүчирхийлэлд өртөх, нөгөө гэрийн ажлаа их хийх, яг л эмэгтэйчүүдэд тулгардаг. Тэгээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй хүмүүс болоод ирэхээр тэр болгоныгоо ингээд нийгэмд гаргаад одоо би хүчирхийлэлд өртчлээ гэвэл нөгөө нийгмийн хандлага бас өөрөө аягүй сайн хүлээж авдаггүй тийм хандлага байгаад байдаг л да. Одоо хоёулаа явуулна заа юу. Их сургууль хуудас хавш. Их сургууль зураг торсон. Маань гэлэгч сайн юм. Мэдээж одоо энэ бол хүнд цохилт болсон. Барайцлал хаагдаад ирэхээр за тэгээ мэдээж 11 сарынхаа түрээсийг яаж төлөхөө гэж бодсон. Тэр бол хуримтлалаасаа шийдсэн. 12 дугаар сард бол бас ажиллаагүй бас л одоо яаж шийдэхүү гэж хүнээс зээл аваад тэгээ 12 сар 1 сарынхаа бол зээл аваад тэгэл түрээсээ ямар ч байсан бид нар энэ ажлын байраа хадгалах ёстой. Гэтэл манай төв маань одоо өөрөө харааны бэрхшээлтэй 3 хараагүй массажист надаас гадна за тэгээ 2 хараатай иргэн гээд
нийт ер нь 7 хүн энд ажиллаж байгаа. 7 хүний амьдрал одоо миний цаана байгаа шүү гэж бодохоор түрээсээ яаж ягаал зохицуулахаас л өөр аргагүй болсон. Одоо түрээс нь гэхдээ өртөө л байгаа л да. Энэ ирээдүйд хүмүүсийн хандлагыг л өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Гэр бүлийнхэн чиглэсэн, сургууль цэцэрлэг чиглэсэн, багш нарт чиглэсэн ийм сургалтууд байгаад эхлэх юм бол хүмүүсийн хандлагыг өөрчлөлтөд ирнэ. Тэгэхгүй бол одоо ингээд гинт хараагүй хүний тухай, сонсголын бэрхшээлтэй хүний талаар мэдэхгүй байсан хүмүүс, нийгмийн ажилтан ч гэдэг юм уу, эмч, цовлогч болоод ирэхээр ийм хүмүүстэй уулзаад ирэхээр өөртөө их цочирддаг. Энэ хүмүүстэй чанга ярих хэрэгтэй юм. Эсвэл одоо бүр өрөвдөлттэй байдлаар ингээд ханддаг ч юм уу те. Яаж харьцах уу гэж бүр хит нөгөө хүн рүү анхаарал хандуулдаг ч юм уу. Нэг ийм ингээд цочирдсан байдлуудад ороод идэм болов гэж би боддгийг. Тэгэхээр бид нар бол тийм цочирдмоор хүмүүс биш ээ. Тэгэхээр яг нийгмийн донд оруулаад ингээд тасгаад одоод явах юм бол жирийн хүмүүстэй адилхан л бид нар харьцаад явчих боломжтой. Миний хувийн төлөвлөгөө их гоё штэ. Би бол надаас илүү хэцүү амьдралтай хүмүүс зөндөө байгаа. Тэгээ тийм болохоор би одоо энэ хараагүй хүмүүсийн ажлын байраар хангачлаа. Өөрөө их сэтгэл хангалуун байгаа. Үйлчлүүлэгчд маань одоо массажаар үйлчлүүлээд их гоё урам зоригтой гардаг. Тийм болохоор миний хувьд бол өөрөө баяртай явдаг байхгүй юу? Сайхан гэр бүлтэй, сайхан амьдралтай бүх юмнасаа ингээд хад жаргалыг мэдэрч амьдардаг. Тэгэхээр би өөр хүнд туслах юмсан гэж боддог байхгүй. Тэгээ би энэ хэвтэрт байдаг хүмүүст тусалдаг. Нэг байгууллага байгуулсан. Одоо маань энэ маань шинэхэн байгаа. Зарим нөгөө эцэг эхчүүд нөгөө хүүхдээ хаяа хөгжлийн бэрхшээлтэй болцсон учраас энийг авчих хүн байна уу энэ төр гэдээ явж идэг. Тэр хүүхдүүдийг би авчих юмсан. Би тэр хүүхдүүдэд зориулаад энэ военныхаа үйл ажиллагаа хийгээд асрах юмсан. Тэгээ тэр хүүхдүүд туслахаасаа гадна тэр хүүхдийн цаана ямар их авьяас нөөц боломж байгаа л гэж бодож байгаа. Тэр одоо хэвтэрт байгаа хүмүүсийн ч гэсэн цаана ямар их хүний цаана ер нь ямар их нөөц боломж байдгийг. Тэр хүн болгоны одоо сэтгэлийн салхивчийг нээх юмсан л гэж ер нь бодож байгаа шүү.